За ингээд үргэлжлүүлээд алдарт хүнд жингийн боксing аварга Майк Тайсоны тухай түүний амьдралд тохиолдож исэн 10 онцлог зүйлийг та бүхэндээ маш товчхон энгийн ярьж өгье. За 1966 онд Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт Майк Тайсон бол төрсөн. За алдарт Нью-Йорк хот тэр зэмөө Бруклин гэхээр та бүхэн санаж байгаа Павтедиг яг Бруклин дүүрэгт байгаа метрополитены холбооны 20 ангид 5 сар хүртэл хорж шалгаж байгааг та бүхэн мэдж байгаа. Ер нь Нью-Йоркийн 5 дүүргээс Америкийг донслогсон нэлээд хүнд гарууд төрж өсөг тойрондог ийм ээлтэй ээлгүүд ош байдаг. За ерөнхийдөө юу яадаг юм тэр Бруклин дүүрэг 1966 оныг ер нь төсөөлөөд ярихад хүчирхийлэл гэмт хэрэг хар тамхинд нэрвэгдсэн хорооллын тим хар бараан дүрс бол хүний нүдэнд өртдөг. За 8 настай тим орчинд өсөж албан ёсоор хулгайч болсон Майк Тайсон яг энэ хатуу ширүүн зам руу бас ар гэрийн гачигдал аав ээжийн асуудлаас болоод бол яг энэ зам руу халтарч унж орсон гэж үздэг юм байна лээ. Яг 2 настайд нь төрсэн эцэг нь орхиод явчихсан ээжтэйгээ их жагтайгаа өсөж исэн Тайсон удалгүй хойд эцэг Эдигийн гарын шүүс болж нэлээд бас зовсон байдаг. За Эди гэдэг хүнд гар ээжигийн зодож нүдэд байж хахад ээж нь зөрүүлээд буцсан халуус авч нүүлүүнд цацаж бас амьдтарч исэн энэ гэдэг тийм янз янзын түүх бол байдаг. Тэгэхээр иймэрхүү хойдуурд янз янзын хүчирхийлэл гэмт хэрэг хар тамхинд нэрвэгдсэн дүүрэгт байгаа хүүхдүүд бол хар багасаа гэмт хэрэгт орж том болдог нь бол ойлгомжтой. За ямар ч байсан тэгээд яг тухайн үеэ Майк Тайсон товчхон ингэж хэлсэн байт юм байлээ. Нью-Йорк хот Бруклин энэ бол миний өссөн орчин. Хүмүүс бие биедээ маш их хайртай. Бас бие биенээ хайргүй хутгалдаг. Новшийн ийм орчин тэр тусмаа би гэртээ байхдаа хүртэл айдаг байсан. Ирчүүдийг нүүр нүдгүй цохиж чаддаг төрөмгийн хүүхнүүдийн донд би өссөн. Би юу нэмэгтэй хүнтэй тулдах буруу зүйл гэж бол ойлгож өсөөгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн тэр зэмээ миний мэддэг эмэгтэйчүүд хүн алах хэмжээний чанга эмэгтэйчүүд байсан. Тийм учраас тэднээс өөрийгөө хамгаалахын тулд ирэмгүй алцаж алаан дундаас өндийхэл ёстой байсан гэж өөрийнхөө амьдралыг бол товчхон дүгнсэн байдаг. За Майк Тайсоны амьдралд тохиолдсон дараагийн 2 дахь онцлог зүйл юу байсан бэ гэхээр Кус Дамототой хийсэн уулзалт байдаг. Кус Дамото гэдэг хүн бол яг боксing дасгалжуулагч өөрөө хүн жингийн боксчин айхтар тийм хөдөлгөөнтэй хүн байсан. За Тайсоны амьдралын хамгийн чухал уулзалт түүнийг 13 настай яг эд буужигнуулаа наануцаа гэж явах үед нь бол тохиолдсон байдаг. За 13 наснда Майк Тайсон чи янз янзын юмд ороод гараад үзчихсэн. За ойрол зургууч 40 удаа цагдаа дээр хэрэг төв нээж бас хавц тэргийн нааш чааш нэрвүүлж исэн ийм айхтар баялаг намтартай хүүхд бол байсан. За 13 настайд Майк Тайсон 13 настай юм шиг харагддаг хэмжээний том бодрон нэлээд зузаан маягийн бух шиг хүүхд байсан байдаг. За яг хуу тухайн үед Кус гэдэг товчлоо явчих. Кус гэдэг дасгалжуулагч уулзаад Майк Тайсоныг нэг 2-3 минут хүүхдүүдтэй зодтолтыг бол харсан. За хардуусангуудаа яг Майк Тайсонд ойртож за би чамайг бол хүнд жингийн дэлхийн аварга бол болгож чаднаа. Чи ирээ надад итгээ надтай миний сургууль зааврыг дагаад явах юм би чамайг дэлхийн аварга болгож өгье гэдэг тийм хүслийг тавьсан. Майк Тайсон бол их гайхсан гэж байгаа. Би бокс бол нэг сонирхтгүй зүгээр гудамжинд нударгаар асуудлыг шийдэж өссөн хүн. Тэгэхээр би яг таны үгийг дагах уу байх уу гэдгээ сайн мэдэхгүй байх гэж бол хэлсэн байгаа. Тэгэхэд 13 настай хүүхэд гэхэд нэлээд амьдрал үзчихсэн чанга гаруулчихсан байдаг. Тэгээ Майк Тайсон өөрийнхөө баг насыг бол хэлдэг юм билээ. Миний баг нас бол хатуу хар бараан дунд байсан ч гэсэн би байшингийн дээвэр дээр тагтай хол сууж явахдаа ажиглалыг олдог байсан. Тухайн үед нууцаар ингээд тагтаа нарыг тийжээгээ байж хахад хамт тоглодог найзууд нь Майк Тайсоны байхгүй үед нь тэр тагтаа тийжээдэг дээвэр дээр нь гарч байгаа бас тагтаа нарын толгой молгойг таслаа наануу цаануу хийгээд нэлээд сахилга гүйтж явахад Майк Тайсон бол очсон. За Майк Тайсон бол багийн
одоо бүрэг ичимхий хүүхэд байсан ч гэсэн яг тэр үйл явдлыг хараад ерөнхийдөө цаашдынхаа замналыг бол одоо шууд шийдсэн гэдэг тэр тагтааны толгойд асалсан найзыгаа шанаадаж унгаагаад яг шанаадаж унгааж байх үедээ авсан тэр амттай мэдрэмжийг ахиж амсахын тулд дараа ингээ хүмүүсийн нүрэлөө зогсоор байгаад ерөнхийдөө юм гудамжны боксчин болчихсон гэж өөрийгөө хэлдэг юм байна лээ. Тэг ямар ч байсан мэрэгжлийн юм одоо тренер Күүстэй танилцаа. За энэ хүн бол түүний амьдралыг бол онгор мөрчилсөн. За тэгээ магтаалын дараа магтаал гэдэг шиг те би чамайг одоо бүх цаг үеийн хамгийн залуу хүн жингийн авар болгоно гэж одоо дахин түүнд сануулад одоо түүнийг бол хувцалж исэн байдаг. Тэгээд Майк Тайсон яг энэ түүхийг ярихаар ёстой новш гэж яаж те ийм зүйлийг өөрчлөн таамаглаж чадж байна. Яаж хүнийг ингэж таньж байна, мэдэрч байна. Энэ бол үнэхээр агуу зүйлээ гэж одоо нэг нэвтрүүлгийн үеэр бол хэлж ирсэн байдаг. Тэгээд тэр үед нь бол мэдээж Майк Тайсоныг хинч магтаж байгаагүй. Яагаад гэвэл амьдрал ямар ч магтаалгүй хайргүй инэрлгүй хатуу байсан. За ингээд үргэлжлүүлээд одоо Майк Тайсоны амьдрал тохиолдсон 3 дахь ишлэлийг одоо та бүхэндээ ярьж өгье. За үүнийг бол Ламотогийн зөвлөгөө гэж бас одоо өөрөө тайлбарлаад байгаа. Тэгэхээр юу болсон бэ гэхээр 86 оны сүүлээр тэр одоо дэлхийн одоо нэлээд айхтар тэр шөнийн амьдар шоуны Дэвид Бренерийн одоо тэр зураг авалтанд бол өргөдөж ярилцлаганд орсон. За тэн дээр Ламото гэдэг мундаг хүнтэй таарлцсан байдаг. За ингээд магтаал дүүрэн Тайсоны тухай юм яриад янз янзын ингээд асуулга энэ төр явагдаж байх үед хүмүүсээс л асуусан байдаг. За тэгээд тэр Мото гэдэг хүнээс одоо та ер нь Майк Тайсоныг юу гэж боддог вэ те одоо ингээд энэ авро боксчин одоо цааш төсөх ирээдүйд энэ залуугийн тухай юу гэж боддог вэ? Түүнд одоо зөвлөгөө энэ төр байна уу гэж хэлсэн. За тэнгуут нөгөө Ламото гэдэг хүн юу гэсэн бэ гэхээр вирусоо олон юм ярмааргүй те ганцаар зөвлөгөө өгье. Тэр бол зөвхөн бокстоо анхаарлаа төвлөрөл бусад одоо тэ илүү янз янзын тийм проблемуудаас бас хол яваарай гэдгийг одоо хэлсэн. За тэнгуут нөгөө Бренер гэдэг одоо хөтлөгч яагаад та ийм зөвлөгөө өгч байгаа юм бэ гэхээр харамсалтай нь одоо тэ Майк Тайсон шиг болон би над шиг ийм залуус дандаа асуудалд орчдөг юм аа гэдгийг одоо яг тухайн нэвтрүүлгээр хэлж ирсэн. 86 гэдэг чинь бол яг Майк Тайсон дөнгөж 20 настай одоо тийм сайхан шижгэнсэн залуу байсан. За тэгээд үргэлжлүүлээд Майк Тайсоны амьдрал тохиолдсон онцлог одоо тэгээд 4 дахь одоо үйл явдлыг та бүхэндээ ярьж өгье. За 86 оны 11 сарын 19-нд одоо тэгээд дэлхийн одоо түүхэн тэр зүүн боксing одоо хүн жингийн залуу аврах те бол одоо Майк Тайсон болж одоо шалгарч гарч ирсэн. За энэ залууг одоо тэ 13 настай байхад нь одоо Күүс гэдэг тренер те энэ залууг одоо ийм амжилтанд хүргэнэ гэдэг амлалтыг бол аюул итгэлтэйгээр өгч ирсэн. Гэхдээ хамгийн гонигтай нь яг тэр 13 настай хүүдээ хэлж ирсэн тэр Күүс яг ингээд энэ тэмцээн тэтмийг авахын яг өмнөх 3 сард нь одоо ингээд нас орсон байна. Тэгэхээр яг Майк Тайсоныг хүн жингийн энэ авраг болохыг бол харж чадаагүй гэсэн. За тэгээд яг энэ амжилтын одоо ард гарсан ч гэсэн Майк Тайсон бас л нэг юм хоосон тийм мэдрэмж төрсөн. Яагаад тэгэхээр ерөөсөө Күүс гэдэг хүн аавынхын оронд аав болж те алтан партнер байсан учраас яг энэ шагналыг авсан ч гэсэн тийм амтгүй юм шиг тийм мэдрэмж төрж ирсэн. За тэгээд маргааш нь оройн арх ууж анхны газруудаар хисэж те ингээд өөрийнхөө алдар гавьяагаар олж авсан мөнгө төргийг бол хайр гамгүй одоо явж исэн. Тэгээд яг ингээд ажиргалтай гоё үед нь одоо тренер Күүс нь хажууд нь байхгүй байсан. Одоо хамгийн одоо гонигтай өнчин ишиг мэт мэдрэмжийг төрүүлж ирсэн гэж одоо хүмүүс ярьсан. За тэгээд ерөнхийдөө бол яг хуу Майк Тайсон өөрийнхөө тэр 86 он дэлхийн хүн жингийн авраг болсон тэр үе ярихдаа бол галзуу байсан. Би дөнгөж хурхан настай байсан. Гинэт намайг дэлхийн авраг байсан болохоор хүмүүс те яг хүмүүс намайг өөр болно эсвэл өөрөөр хүлээн аавна гэж бодож ирсэн бах. Гэтэл би бол одоо дөнгөж хурхан настай хүүхэд байсан. Би зүгээр л хүүхэд байсан, алдсан хүүхэд байсан. Тэгээд титэм өнгөх өдрөө одоо өөрийнхөө те хамгийн хайртай хөтөч буюу тренер Күүс байхгүй байхад одоо энэ одоо мэдрэмж айгу төөрсөн юм шиг анцаарсан юм шиг тийм мэдрэмжээс давхар агуулж ирсэн гэж одоо өөрөө тэр авраг болсон хүч бол хуваалцсан байгаа.
За ингээд залуу Майк Тайсоны амжилт гэдэг юм чинь ар араасаа ундраа. За тэгээд ерөнхийдөө энэ онцлог 10 зүйлийнх нь 5-д нь юу орд юм бэ гэхээр Тайсоны карьерийн хамгийн шилдэг бүтээл нь бол яхахгүй 88 оны 6 сард одоо алдарт одоо тий хүндийн оргил үедээ яг эд бужигнуулж явах үедээ Майкл Спинксийг одоо тий додож одоо 3 бүсээ хадгалан авч үлдсэн ийм алдартай тулааныг бол одоо хийсэн байгаа. За энэ тулаанаа нэг товчхон тайлбарлаач гэж Майк Тайсоноос хүмүүс асуухад бол хэлсэн байлээ. Тэгээд би Спинксийг рингенд гарахад тэр аль хэдийн ялагдчихсан байгааг би нүднээс нь харсан гэж өөрөө хэлсэн. Яагаад тэгэхээр зааварчилгааны үеэр одоо тэр Спинкс гэдэг одоо агуу боксчин маань ерөөсөө нэг ч одоо тий ялагдаагүй Майк Тайсонд одоо тулцсан. За тэгээд энэ хүн зааварчилгааны үеэр Майк Тайсон л ерөөсөө харахгүйсэн сэтгэл зүйн хувьд. Тэгэхээр яг ингээл яг тэр зааварчилгааг авч явах үедээ Майк Тайсон би энэ тоглолтын дээр ялах юм байна гэж ойлгоод бие барихгүйгээр одоо хайлсан туглага мэт шууд хонх дуурахад л зөрүүлээ зохиол ороод ерөнхийдөө санаасыг гартаа аваад 91 секундэд одоо энэ дэлхийн алдартай хүнд жингийн боксчин бол унгааж одоо аврагын титмээ бас хадгалж те дээрээс ингэж алдар нэр хүндээ бас мандуулаад явсан байгаа. За Спинксийг одоо гараа ингээд зөрүүлээд зодтолж явах үед Спинкс өөрийг нь гимтэж чадахгүй гэдгийг одоо бие сэтгэлээрээ бол Майк Тайсон мэдэрсэн байсан гэдэг. Яаж хүч гаргаад яаж зохиод намайг одоо хүнд гимтэйг зохиох нокаутанд хийх ямар ч тийм хүсэл эрмэлзэл зориг зүрхгүй болсон байгааг цохилтойнх нь одоо тэр шингээлтээсэн сайн мэдчихсэн учраас Майк Тайсон тийм айхтар өндөө өөртөө итгэлтэй бол зодж исэн. За тэгээд Майк Тайсонтой зодтолдох хүртлээ одоо тийм Майкл одоо тийм Спинксийг одоо ойролцоогоор 19 тулалдаанд босоогоор байсан. Гэтэл Майк Тайсонтой тулалдаад тэр босоо одоо хиймэрн хэвтэй болсон гэж үздэг. Тэгээд Спинкс ч яг тэгээ энэ тулааны дараа 3 сарын дараа олцоодод тайлсан. Харин Майк Тайсон бол өргөжтүүлээд одоо өөрийнх нь карьерийг өгөөд амжилтандаа бялгуураад явсан байна. За тэгээд ерөнхийдөө юу яадаг юм энэ Майк Тайсны одоо тий 6 дахь одоо амьдралд нь тохиолдож ирсэн бас онцлог юм нь бол 88 онд жүжигчин Робин Гивенстэй одоо гэрлэж тий алдартнуудын сэтгүүлийн өөрийг бол бас хөрхөн чимжсэн. За энэ харилцаа одоо юу гэдэм бэ 22 настай Майк Тайсон яагаад эднтэй юм ирч суусан бэ гэхээр ерөнхийдөө тийм эрүүл бус харилцаа бас үл ойлголцол өмж бус янз янзын зүйлээс бол болсон гэж үздэг юм билээ. Тэгээ яг юу болсон бэ гэхээр яг Майк Тайсон өөрөө л ингэж танилцуул яриад байдаг. Би өөрийнхөө одоо тэ Робинсон гэдэг одоо их нэрийг жирэмсэн байна гэж ойлгоод тэгээд удахгүй болох чинь гэж хөөрөөд тэгээд гэрлэмээр байна гэдэг тийм хүслээ хэлээд хоорондоо бүгд солилцоод тэг ингээ яасан. Гэтэл үнэндээ одоо тийм ээж аавтай ингээ уулзаад байж байхад ерөнхийдөө охиноо жирэмсэн гэдгийг бол мэдээгүй. Ерөнхийдөө энэ одоо гэрэлсэн ихнэр нь жирэмсэн байгаагүй болж таарсан. Ингээд хуурамч одоо юу гэх юм бэ те хуурамч жирэмслэлт мөртлөө жинхэнэ гэрэлтийг дагуулсан ийм зүйл болсон. За тэгээд 89 онд мэдээж нэг иймэрхүү адармаатай юм болсон учраас одоо салах шийдвэрээ гаргаад энэ хоёроос салсан байна. За тэгээд салсны дараа түүний одоо экс ихнэр бол те ерөнхийдөө бол маш хэцүү одоо те ихнэр нөхгийн харилцаа байсан янз янзын те алганы амт байсан энэ гээд тухайн үед бас нэлээд бужигнуулаад янз янзын бол ярьсан. Тэгээд ямар ч үсэн ээж нь охинтойгоо нийлээд бас наануу цаануу гэж яагаад бас ингээд хурим маягийн хийцэн гэж одоо өөрөө ярьдаг юм байлээ. Тэгээ юу яадгийн нэрэ энэ Майк Тайсон ч одоо бүх амьдралынхаа туршид нэг 3 хүүхэнтэй бол одоо суулсан байгаа. За тэгээ 2 хүүхдийн аав болсон. Ерөнхийдөө одоо Холливен гэдэг нэг тийм одоо 86 оноос хойш одоо Майк Тайсны хамгаалагч хийж исэн хүн одоо ерөнхийдөө Майк Тайсны одоо тий уулзсан байсан хүмүүсийг бүртгээд ингээ бодоод явж явах үедээ өөрөө хэлсэн байдаг. Ойролцоогоор Майк Тайсон нэг 1300 орчим хүүхэнтэй ингэр зөрүүлсэн гэдэг тийм судалгаа гаргасан байдаг юм билээ. Тэгээ тэр дотор одоо дэлхийн алдартай хүүхнүүд тэр тусмаа Наоми Кэмпбелл гэдэг одоо бүсгүйтэй бас тий уулзаж гарч орж ирсэн. Ерөнхийдөө Тайсон бол өөрөө нэг зэрлэг жоохон бух маягийн тийм разрах шиг бас эвгүй бас нөхөр байсан учраас хүүхнүүд бол аюул дуртай ийм зэрлэг одоо ийм характер байгаа байдал энэ төрт нь аюул татагддаг байсан. Тэгээ Наоми Кэмпбелл ягаад одоо
тайсанаас алсан бэ гэхээр ерөнхийдөө яг хуу Наоми Кэмпбелл бол тухайн үедээ яг тэр одоо Америкт юм уу дэлхийд орчиндоо бол ерөнхийдөө нэлийн бас алдартай сайхан хүүхэн загвар өмсгч байсан. Тэгээд Тайсонтой болох гэж үзсэн боловч Тайсон өөрөө яг эд галзуурч ирсэн үед дээр олон хүүхэн шуухантай бас давхар дамдаманд орооцолдож Кэмпбеллээс бас салсан гэдэг тийм яриа бол байдаг юм байлээ. За ингээд дараагийнхаа онцлог ишлэл рүү орноо. За тэгээд зодтолдсон хүн болгоноо зодоод яваад байсан хүнд чинь бас одоо хэдсний маргааш өнж гэдэг шиг яг аргагүй 90 он Токиод үл мэдэгдэх Джеймс Бастер Дугластай тоглож одоо анхны ялагдлаа амсаад аврах цолоо хүмүүсээ алдсан баг. Энэ тулааны тухай Тайсон өөрөө ярихдаа одоо ингээд асар их ядаргаа, олон төрлийн стресс, шоу, нарийн зингээ энэ бүх зүйлээс одоо залхаж ерөнхийдөө Токио явмааргүй байсан. Тэгээ аргагүй ихэнд одоо шоу бизнес гэдэг утгаараа тэгээ явсан, очоод тэгээ зодтулсан гэж хэлж байгаа. Тэгээд яг уу яг тухайн үед чамд хэн хань болж исэн бэ гэж асууж байхад бол надад зөвхөн үдэшлэг охтууд л одоо санаа тавьж наанууд санаагаад орж гараад явдаг байсан. Тэгээд тэр үед одоо асар хэмжээний бэлтгэлийн форум бас алдагдаж 13 кг нэмжсэн. Түүнийг бас хасаж тэмцээ оролдоонд орно. За тэгээд ингээ гих мэтэр ингээд янз янзын болж ирсэн. За гэтэл одоо Дуглас гэдэг хүн бол яг тухайн үед эд яг гоё эрэндээ орчихсон хэнийг зодоход бэлэн одоо тийм хүн байсан. Тэгээд тийм хүнтэй яг нэг юм нэг самарцсан ингээд нэг шоу зугаа цэнгэлээсээ дөнгөж ангижирч чадаагүй байхтайгаа зодтоод зодулсан гэж бас өөрөө хэлдэг юм байна лээ. За тэгээд мэдээж амжилт бүтээлийн хажуугаар алдаа дутагдал янз янзын болж ирсэн. За тэгээд шоронгоос суллагдаа там туцаж ирсэн тухайгаас ярьдаг. Ер нь бол юу яасан юм аа? Майк Тайсон ч өөрөө 88 онд гэрэлтэй хийхдээ одоо католик одоо шашнанд ороод тэгээ 92 онд одоо өөрийнхөө шашныг солиод одоо ислам шашныг сонгосон байдаг. За тэгээд ерөнхийдөө бол яг өөрөө ингээд нэг биограф номон дээр хэлж байхад бол хамгийн их одоо амар хамгаалал тайван эрх чөлөөг би шоронд одоо мэдэрсэн. Тэрнээс биш Бруклийн гудамжнаас одоо ингээ рингэнд гараад алан хятадуудын дундуур ингээ явхад эцэс ч эрх чөлөө гоё зүйлийг бол мэддэг байсан гэж ярьдаг. Тэгээд яг уу 95 оны 3 сарын 25 Майк Тайсон одоо хүчингийн хэрэгж шийдэгдээд шорон оронд бол суулсан. За тэгээд яг энэ шоронгийнхын тухай ярихдаа бол асар их ном зохиол уншиж Библи шинэ хуучин гэрээ корон судар өөр одоо юу гэдэг тийм шашны холбогдолтой номуудыг уншиж бас асар их одоо авширлыг олж авч исэн гэж өөрөө хэлдэг. За тэгээд яг нарны амьдралд гарахын яг өмнөх шөнө нь унтаж чадаагүй гэж. Яагаад тэгэхээр ерөөсөө шөнийн 3-4 цагаас эхлээд шоронгийнхан дээгүүр бэлтгэл тэргүүд пижнээсэл шоронгийн иргэн тойрон байгаа талбай дээр зах яармаг гарч байгаа л дээ баахан сэтгүүлч нарын тэндээс цуглчихсан машин тэрийг гэрлээс авцсан шууд нэвтрүүлгүүд энэ төр ирсэн гэдэг одоо Майк Тайсон шоронгоос суллагдж байгаа юм үйл явцыг бол одоо хүлээж ирсэн ч ямар 6 цагтаа би одоо шоронгоос гарах бидний явсан дараа явъя гэлтэй шорон бол шорон цагтаа нормтой тэгэл гаргаад тэгэл 6 цагт одоо гаргасан. За тэгээ гаргахт нь бол Дон Рони, Жон Хорн зэрэг одоо бас нэр алдартай хүмүүс Харли Мөнсөнтэй ирээд одоо Майк Тайсоныг одоо тусч аваа шоронгоос гаргаж ирсэн гэж ярьдаг юм байлээ. За тэгээд юу яадаг юм аа. Үргэлжлүүлээд одоо Майк Тайсоны орооцолцсон янз янзын зүйл чинь одоо ингээд дуусахгүй байсаар байгаа. Холлифол дээр хазуулсан тухай бас гардаг. Тэгээд яг хуу Тайсоны одоо энэ алан хятад амьдралын бас нэг хамгийн эгдүүтэй хэсэг бол 97 оны 6 сард Эвендер Холлифилдтэй хийсэн хариу тоглолтын үеэр болсон гэдэг. За Тайсоны өрсөлдөгч одоо Тайсонтой тоглож байхдаа толгоогоороо их одоо мөргөж одоо ихэд зөхөөд байсан юм шиг байна. Тэнгүүд Тайсон одоо түүнийг нь хідэд удаа гаргаад өөрт нь жоохон хэцүү байсан учраас одоо шатсан да их үү хэдэргийг ууралсан да хяналтаа алдсан да одоо чихийг нь одоо хазаж чихнийхэн хэсгнээс нь бол тасцсан гэж байна. Тэгээ хэдэн өдрийн дараа олон нийтэд олбосноо уучлахгүйсэн. Гэхдээ яг энэ бүх зүйлээ өөрөө бол тайлбарлаж бол Гэтэ яг сүүлд ингээд эргээд бодоод үзэхээр юу гэж ярьдаг вэ гэхээр алдарт нэг 13 дугаар раундыг эргэн туршаа гэдэг тийм одоо гарчигтай тийм одоо зүйлийг бичсэн байдаг. Тэн дээр юу гэсэн гэхээр
Би бол одоо те ингээд асар ихээр ядарчихсан байж хахад над руу ингээд толгоогоо зоогоод толгоогоороо орж ирээд ингээд мөргөөд ингээд байсан надад аягүй хэцүү байсан. Тэгээ баг зэрэг ухаан алдах тийм мэдрэмж төрөөд бүр хамаг те ингээд байдаг юм шогтчоод байж явах үед намайг ингээд толгоогоороо дайраад байхад миний одоо уур адреналин хоёр одоо намайг гинт огцом үйлдэл гаргахыг бол одоо те цаанаасаа ингээд дагалын жамаар гаргасан. Тэгээ би яг тэр үед түүнийг алмаар санагдаж одоо маш хүчтэйгээр одоо хариугаар акшн үзүүлсэн. Тэгээ миний бүх амьдралд тохиолдож ирсэн бас те ийм сонин иймэрхүү үйл явдал болсон. Тэгээ энэ одоо үйл явдалтаа би бас эр хүн шиг уучлалт гуйсан. Тэр үед би ууртай байсан. Тэгээ уураа өөрийнхөө бол зохицуулж чадаагүй бүх юм хяналтнаас алдсан. 3 үеэр 10 одоо те 3 раунд одоо ингээд хүнд жингийн тоглогч нартай ингээд секунд амар гуц усаа гарт үзэлцэж байхад хүн одоо бүх юмнаас өөрийнхөө хяналтыг бас алддаг гэдгийг бас яг энэ тоглолтоор бол тайлбарлсан байна лээ. За тэгээд Майк Тайсоны одоо тэ амьдрал тохиолдсон 10 онцлог зүйлийн нэг нь бол одоо тэ өөрийнхөө тухай өөрийнхөө амьдралыг бичсэн ном байгаа. За тэгээд номынхон төгсгөлд одоо тэ өөрийгөө хэрхэн үзэн яддаг, үр хүүхдүүдийг хэрхэн хайрладаг тухайгаа бол нэлээд тодорхой бичсэн. Тэн дээр юу бичсэн гэхээр ерөөсөө надад нэг асуудал байгаа нь эргэлзээгүй. Би өөрөө өөрийгөө үзэн яддаг. Би тодорхой олон хүмүүсийг бол гомдоосон. За би тэгээ өөрийн хүссэн, өөрийнхөө одоо тийм өөрийгөө хайж би одоо тоороо болон корон судар шинэ хуучин гэрээ тий гитар зэрэг одоо өчнөө олон номыг уншсан. За тэгээд ерөнхийдөө би нэг зүйлийг ойлгосон би бол тамд явна. Тэгээд тамд явах ч гэсэн би угаасаа тамд амьдарч байгаа гэж өөрийгөө ойлгодог гэж хэлсэн байгаа. Тэгэхээр яг үргэлжлүүлээд өөр бас юу хэлсэн гэхээр би боксчин байх хугацаанд тий баярлаж нарийн гэж тий олон зүйлийг бол мэдэрч хийсэн. Гэхдээ одоо миний анхны дасгалж болж күүсийг насварсны дараа тий би одоо түүнд баярлаж тэнгүүгээрээс амьдралыг туулахад надад бас хий хоосон юм шиг мэдрэмж төрж ирсэн. Намайг яг ийм зодооны машин болгоход ерөнхийдөө сэтгэлгүй хүндий зүгээр л алуурын машин болгоход күүс гэдэг хүн бол их нөлөөсөн. Тэр хүнгүүгээр би хаягдсан юм шиг мэдрэмжийг олон жил аваад би өөрийгөө хайж энэ тэргээр бас олон алдаа гаргаж явсан гэж одоо хэлсэн. За тэгээ би өөрийнхөө амьд байгаа гэдэгт бол гайхдаг гэж бас хүртэл хэлсэн байгаа. Ер нь бол би өөхөх ёстой хүн гэж одоо маягтайсан өөр номон дээр бол бичсэн. Тэгээд яах аргагүй те 2008 онд одоо 19 сарын 20-нд түүний Милан нэртэй одоо төрсөн. За тэгээ энэ охин төрөхөд бас ингээд олон хар бараан зүйлүүд бас алуугал цаашдаа одоо ингэж ажиллаж амьдрах хичээх тиймэрхүү гоё дохойг бол одоо миний охин надад өгсөн гэж одоо өөрийнхөө номон дээр бичсэн. Тэгээд ерөнхийдөө Майк Тайсон бол хамгийн гол зүйл бол үннээс өөр юу ч хүчтэй зүйл байхгүй шүү гэдгийг одоо нийт ном уншиж байгаа бүх хүмүүстэй бас ингэж хэлж үлдээсэн байдаг. Тэгээ өнөөдөр ямар ч байсан энэ хүний тухай амьдралд нь одоо үзэж туулсан 10 онцлог зүйлийг бол ярьж өглөө. Тэгээд жижиг сажиг баг дунд нас те ингээд сурнаас тэгээ хижээл насны 58 нас хүртэлх одоо амьдралын ярих юм бол бараг 1-2 өдрийн бас их арвин одоо те амьдрал үтцсэн хүн байна. Тэгээд тийм учраас одоо ерөнхийдөө 10 ишлэлийг бол та бүхэнд ярьж өглөө. За тэгээ та бүхэнд гоё түүхүүдийн оруулдаг энэ элдэг дэлхийд онцлогсон гоё түүхүүд таалагддаг бол манай сувгийнхаа дарддаг барьдаг бүх юмуудыг сайхан тулталтаарай. Тэгээд Цагофины мөнгийг мэдээж те хаан банкны одоо энэ данс руу шилжүүлж болно. Тэгээд орж иж байгаа бүх мөнгийг би зөв зарцуулж байгаа. Ямар нэгэн те зарцуулаагүй камер хэрэгсэл утас те дараагийнхын хэрэгтэй мөнгө тавуулганд оруулж байгаа шүү. За ингээд орж гараад ойрхон байж байгаарэ гоё түүхүүд сувгууд араараасаа тэгээд